та бид бүгдээрээ юм аа. Биний дэмжиж бид нэр хийж чадах жижигхэн гэсэн зүйлээ эх орн нэгт ахын төсөө төлөө зориулж чадах юм бол энэ бол эх орныхоо хөгжилд одоо хувь нэмэр оруулж байгаа хамгийн чухал зүйл юм аа гэж боддог. Тэр дундаа Монгол бол залуучуудын орн. Тийм учраас залуучууд бид нар энэ цагийн залуучууд бид нар яг энэ цаг үед юу хийж чадах вэ гэдэг бол энэ үлээр эх орны маань маргаашийн хувь заяанд маш чухал үүрэгтэй гэж бас боддог. Өчтөргөө өнөөдргөө маргааш гэж байхгүй гэдэгтэй адилхан нэгэн цаг залуу явсан ахмадууд маань энэ сайхан эх орныг тусгаар тогтнолтой нь хөрсөнд орох баялагтай нь төртэй нь боломжлолт яс цаншилттай нь бид нар давтарч гисэн ахмад үеийнхэндээ их баярлах хэрэгтэй. А энэ цаг үед ачааны үнийг өөрч байгаа залуучууд бид нар харин хариуцлагатай байж, ухаантай байж, эв нэгдэлтэй байж бид нар дараагийнхаа дүүнерт, дараагийнхаа үр хүүхдүүд энэ сайхан эх орноо илүү хөгцснөөр авчиж өгөх эрхэм цаг, эрхэм үүрэг энэ цагийн залуучууд бидний нуруунд дээр байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юмаа гэж боддог. Тэгээд хүн бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд залуучуудтайгаа хамтчуу гэж бас хэлхийг хүсэж байна. За хэмжээл радиодоо бид ирээд бас ирчүүдийн яриагээд сайхан нэвтрүүлэгт ямарч бие барилгүй санал бодлоо нуусангүй хаасангүй яг л энгийн та бүхэнтэйгээ ярилцаж одоо цэнгэр дэлгэцээр хэмжээл радиог бас үзэж суугаа та бүхэнд бас хамт энэ нууцыг хүртэл байсанд баярлалаа гэж хэлье. Тэгээд итгэмж төлөөлөгчийн газраас ард түмний сонсон аян дээр бас та бүхэндээ хамлж исэн амлалт бий. Солонгос улсад байгаа та бүхнийг ямар ч байсан эрүүл нийгэмд эрүүл орчинд та бүхнийг одоо угтаж авах болно. Энэний маань төлөөж гисэн одоо оюун эрдэнэ дарга бол бидний нөхцөл байдалтай бол маш сайн танилцсан. Очоод бас бидний дуу хоолой хүргэнэ. Бид нэр ард түмний сонсон аян дээр бол та бүхний дуу хоолой болгох гэж итгэмж төлөөлөгчийн газрыг бий болгосон юм шүү гэж хэлж ирсэн. Тэрний минь одоо ажлын үр бүтээл болж сая хэд хэдэн том арга хэмжээнүүд боллоо. Энийг бол үнэхээр манай намын өдөрдох хүмүүс бол бүгд үнэхээр сайн тэрийг бол хүлээж авч дэмжиж байгаа. Энэ утгаараа ч гэсэн сая одоо болсон радио караоке арга хэмжээнд маань одоо оюун эрдэнэ даргыг бол бас хүнд зочноор одоо явууллаа л да. Газар дээр нь үнэхээр очоод үзээд тэгээд энэ хүмүүсийнхээ дуу хоолойг дараа жилийн мөрийн хөтөлбөртөө Солонгост байгаа гадаадд байгаа улсуудынхаа эрх ашийн төлөө олон зүйлийг хийх төлөө бас төлөөлөл болгож явуулсан. Тэгэхээр та нутагтаа очоод биднийхээ хүсэл зорилгыг дараа жилийнхээ ажлын төлөвлөгөөнд оруулаад бас олон одоо яг өнөөдөр их шиг ингээд үр бүтээлээ ажиллаад өгнөө сууж байгаа шиг тийм сайхан ажлуудыг бас үүсгэж биднийгээ дэмжиж өгнө гэдэгт бол бас итгэлтэй байна л да. Тэгээд асар удахгүй 2 он солигдох гэж байна. Дараа жил бол манай итгэмж төлөөлөгчийн газраас олон арга хэмжээ зохион байгуулна. Энэ бол ерөөсөө сая радио караокегаар бол бид нэр архиухгүйгээр тийм гоё эрүүл соёлтой нөхцөлд бид нэр амарч чаддаг юм байна гэдгийг бол бүгдээр мэдэрлээ шүү дээ. Тэгэхээр бид нарт одоо Мартин 8 байна. Наадам байна. Дараа жилийн шинэ жил байна. Цагаан сар байна. Тэгэхээр энэ болгон дээр бид нэр нутагтай байгаа юм шиг хэвлэлд нэгдэж дуу хоолойгоо бас төр зэсгтээ хүргэж боломжууд бол зөндөө нэгднэ гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд ирчүүдийн яриа нэвтрүүлгийн маань хоёр оролцогчтой өнөөдөр бас цаг заваа гарган бид хүнтэй уулзаж сэтгэлийнхаа үгийг бас хуваалцсан маш их баярлалаа та хоёртаа. Тэгээд ажил амьдралд чинь одоо хамгийн сайн сайхан бүхнийг хэмжээл радио телевизийн хамт олонны зүгээс болон дэлхийн нийтээр дархан суугаа монголчуудын зүгээс бас хүсье өрөөё. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.